Өчигтэй хамт байгаа үзэгч танд баярлалаа. Хөтөлбөр маань зочны ярилцлагаар үргэлжилж байна. Тэгэхээр Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Баяр Даваа студид хүрэлцэн ирээд байна. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа. Урьж оролцож байгаа. Тэгэхээр ямар ч байсан ярилцлага одоо мөнгөний бодлогын шийдвэрээс бас үргэлжлүүлье эхлэе гэж бодож байна. За бодлогын хүүг 12% хэвээр хадгалж үлдээхээр болсон. Энэ шийдвэрийн талаар бас яг Монгол банкны одоо баримталж байгаа байр суурийг таас үзэж байна. За Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл бол хуралдсан. За мөнгөний бодлогын зөвлөл хуралдаад бодлогын хүүг 12% нь хэвээр нь хадгалах юм шийдвэр гаргалаа. За ерөнхийдөө мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаас ажиллаж байхад бол мөнгөний бодлогын зөвлөлийн ихэнх гишүүд бол ерөнхийдөө бол хэвээр нь хадгалах дээр санал нэг байна. За яг нэг гишүүн бол өшөө цааш нь жоохон бууруулах боломж байна уу? Яагаад гэвэл инфляц бол хүлээгдэж байгаа таамаглалаар бол зорилт түвшний орчинд хадгалагдах юм байна. Тэгэхээр зэрэг цааш нь бууруулах хэрэгтэй юу гэсэн тийм хилцүүлгийг бол асуудал гаргаж ирж хүндсэн. За тэгээд энэний хүрээнд хилцүүлэг өрнөд ерөнхийдөө эцэстээ шийдвэр гаргахтаа бол 100% саналаар энэ одоо ямар ч хүсэн бол хэвээр нь хадгалъя гэсэн юм шийдвэр гаргасан байна. За энэ шийдвэрийг гаргахад бол эдийн засгт өнөөдөр өрнөж байгаа эдийн засгийн үйл явдлууд, эдийн засгийн сүүлийн үед бий болж байгаа өөрчлөлтүүд, за ирээдүйд бий болж болох хүчин зүйлсүүд, ийм зүйлүүдийг харгалзан үзээд ерөнхийдөө бол хэвээр нь хадгалах юм шийдвэр гаргасан. За тэгээ хамгийн гол хүчин зүйл бол юу байсан бэ гэхээр зэрэг инфляцийн төсөөл бол ирэх 18 онд бол ерөнхийдөө нэг зорилт орчинд зорилт түвшний орчинд бол байх юм байна гэсэн ийм хүлээлттэй байгаа. Тэгэхээр улсын хэмжээнд 5%-тай тэгээд хотын хэмжээнд 5.8%-тай гарчихсан байгаа штэ. Бидний хувьд бол бас нэг харж байгаа зүйл нь магадгүй одоо эдийн засаг маань энэ оны эхнээс эхлээл үзүүлэлт нь бас таамаглаж байснаас сайн гарсан байгаа. Эдгээр үзүүлэлтүүд бас цаашдаа хэрхэн өөрчлөгдөх боломжтой вэ? За төсвийн алдагдлын хэмжээ ч гэсэн бас нэлээд борчгсан харагдаж байна. Юун дээр тий одоо таны сайн хэлдгээр ерөнхийдөө инфляцийн түвшинг харах юм бол бид нар чи өнгөрсөн оны эцрүү бол хасах түвшинд дефляцтай гэж яригдчихсэн. Одоо бол эргээд сая таны хэлснээр бол 8 сарын байдлаар нэг 5.4% та инфляц бол байна. За энэ инфляц 5.4% хувилан өнгөс сэргэж ирж байгаад бол эргэлтийн болон нийлүүлэлтийн гадаад дотоод хүчин зүйлс бол нөлөөлж байна. За та түрүүн хэлсэн нөгөө эдийн засгийн сэргэлт бол явж байна гэдэг. Тэгэхээр зэрэг эдийн засгийн сэргэлт бол бидний хүлээж ирсэнээс бол илүү хурдцтай бол явж байна. Тэгвэл энэ сэргэлтийг хэрвээ шалтгааны нэгэд хэдүүлээ эргээд харах юм бол ерөнхийдөө уул уурхайн салбарын өсөлттэй холбоотой. За уул уурхайн салбарын өсөлтийг нь харахаар яг нийт дүнгээр бол уул уурхайн салбар бол агшилттай байна. Гэхдээ энэ дотроос тэр агшилтанд нөлөөлөд байгаа гол хүчин зүйл нь оюутлын зэс агуулмжийн бууралт юм байна. За энэ бол өнгөрсөн оноос эхэлсэн. Тэгээд энэ жилдээ бол үргэлжлэн магадгүй 18 оны ихэнх хүртэл бол үргэлжлэх баг. За тэгээд эх ондоо оны төгсгөл рүү сүүлийн хагасаас эхлээд бол ерөнхийдөө зэс агуулмжийн сайжраад ингээд уул уурхайн салбарт бол эрэг нөлөө үзүүлж орж ирнэ. За энэ зэсийн энэ нөлөөг нь хасаад тооцох юм бол уул уурхайн салбар бол өндөр өсөлттэй байгаа. 30 гаруй өсөлттэй бус салбарууд нь гэсэн үг. За энэ дотроо хамгийн том нөлөө үзүүлж байгаа бол нүүрсийн салбар. За энэ эргээд эдийн засаг руу орж ирж байгаа нөлөө нь юугаар дамжиж орж ирж байгаа нөхөр зэрэг нэг тал нэгдүгээрт бол экспортын хэмжээ бол их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. Экспортын өсөлт нь эргээд эдийн засаг дээр юу бий болгож байна вэхээр зэрэг нэг хилцлүүд, ажил үйлчлэгээнүүдийн худалдан авалт дээр хилцлүүд бол их хэмжээгээр нэмэгдэж байна. За энэ хилцэл нэмэгдэж байгаа нь өөрөө юунаас харагдаж байна вэхээр зэрэг мөнгөний өсөлтөөс харагдаж байгаа. За мөнгөний өсөлтийг их усруу талаас нь харах юм бол эхний хагасын байдлаар бол ерөнхийдөө төгрөгийн бол харилцаа болон хугацаатай хадгаламж бол нэлээд их хэмжээгээр нэмэгдсэн. Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ бол нэг 20 орчим орны өсөлттэй бол сүүлийн хэдүүлэр бол ингээд тогтмол явж байна. За тэгээд энэ бол хоёр дахь сувг нь. За дараагийн нэг зүйл нь юу гэхээр зэрэг өөрөө нэргээд бас уул уурхайн салбар дээр гарч байгаа, ялангуяа нүүрсийн салбар дээр гарч байгаа энэ ахад өөрчлөлтүүд, эрг өөрчлөлтүүд эргээд банкны системийн нөгөө зээлийн чанарт бол бас эргээр нөлөөлж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо хэрвээ хэдүүлээ статистик харах юм бол 2 дугаар удирлын байдлаар нийт одоо хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэг 180 гаруй тэрбум төгрөгөөр бол ерөнхийдөө буурсан. Уул уурхайн салбар дээр. Тэгэхээр зэрэг нөгөө нэг энд гарч ирж байгаа эрг өөрчлөлт банкны систем дээр тэнд очиж нөлөөлж байна гэсэн үг. Төрөний гарсан тэр нөгөө их усруу талд гарч байгаа өөрчлөлтүүд хэлцэлтэй холбоотойгоор энэ нь эргээд бас юу таад авцаад өгөхөр зэрэг зээлийн чанар дээр гарч байгаа өөрчлөлтөд нийлээд эдийн засгт бол зээлийн их усруу бол нэмэгдэх хандлагатай байна. За мөнгөний үзүүлэлт өөрөө ингээд сайжирж байгаа, мөнгө хэлцлүүд их хийгдэж байгаа нь өөрөө юунаас харагдж байгаа гэхээр зэрэг бид нар мэдж байгаа татврын гүйцэтгэлүүд бол маш их өндөр, орлогын гүйцэтгэлүүд. За энэ бол нөгөө нэг бүтээгдэхүүний цэвэр татвар гэдэг зүйлээс бол харагддаг. Энэ бол өндөр өсөлттэй байгаа. Энэ эдийн засгийн өсөлтөнд эрен нөлөө үзүүлсэн зүйл харагдаж байна. Дээрээс нь мөнгөний үржүүлэгчийг харах юм бол өнгөрсөн оны 2 дугаар улиралд бүр 3.1 рүү бууж ирсэн мөнгөний үзүүлэлт одоо эргээд 4.6 нэгж
ингэж өссөн байгаа. Тэгэхээр зэрэг иймэрхүү өөрчлөлт гарч байгаа л да. Ер нь ингээд ярихаар бүх зүйлс маань ингээ хоорондоо бол да те за магадгүй одоо Монгол улсын эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүлсэн олон улсын зах зээл дээр бас түүхийдийн ханш эрэлт бас байгаатай шууд бас холбоотой харагдаж байна л да. Гэтэл яг шууд ингэж ойлгож мэдгүй хүмүүс бас байгаа. Ер нь бол мөнгөний бодлогын одоо энэ шийдвэр нь яг шууд ямар нөлөөтэй вэ гэдэг талаар бас жоох мэдээлэл өгвөл зөв байх гэж бодож байна л да. За та түрүүн хэлсэн олон улсын зах зээл дээр бол бас түүхий эдийн үнэ өсөж чинь тэрийг дагаад уулуурхайн салбар өсөж байгаа тийм. За мэдээж бол энэ одоогийн байгаа валютын ханшийн түвшин дээр уулуурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд аль болох хэмжээгээр үйлдвэрлэлээ нэмэгдүүлээд бараагаа зараад орлогоо олоод өмнө одоо чанаргуутсан байсан зээлээ эргэж өрөө эргэн төлөөд ийм стратегтэй явж байгаа. Энэ бол зүйтэй. Энэ валютын ханшийн өнөөдрийн одоогийн өндөр түвшнийг бол ашиглах хэрэгтэй. Ялангуяа экспортын салбар бол за бидний одоо хүлээлтээр бол олон улсын валютын сан янз бүрийн юмтай ингээд хийж байгаа донорын тусламжийн хүрээнд бол орж ирж байгаа урсгалаас болоод валютын ханшиг бол ер нь урт хугацаанд дунд хугацаанд бол бид нар төгрөг чангарна гэсэн юм хүлээлттэй байгаа. Энэ бол эргээд уулуурхайн салбарын ашигт бол сөргөөр нөлөөлж тийм ээ орлогот нь бол дээрээс нь дахиад олон улсын зах зээл дээр гарч байгаа нэг нааштай үзүүлэлт юу вэ гэхээр зэрэг хөрөнгө оруулагчдын ихтгэл бол жилийн өмнөх түвшинээс бол асар их хэмжээгээр бол өөрчлөгдсөн. За тэр юунаас харагдаж байна вэ гэхээр бидний олон улсын зах зээл дээр арилжаалагдж байгаа Чингис бондын үн бол маш их хэмжээгээр өссөн. Энэ нь бол эргээд нөгөө хөрөнгө оруулагчдын шаарддаг өгөөжийн хэмжээ бол үлэмж хэмжээгээр бол доошо буурахад нөлөөлсөн. Хэрвээ бид нар одоо санаж байгаа бол Хөгжлийн банкны бонд бол өнгөрсөн оны одоо энэ оны 2 дугаар сард бол 27% хүртэл бол өсөж ирсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ зүйл одоо бол нэг 2% та зарим 4% орчимд бол бондын өгөөжүүд бол байгаа. За энэ бол нөлөөлж байгаа. За энэнд юу нөлөөлч юу гэхээр зэрэг нэгдүгээрт эргээд нөгөө уулуурхайн салбар дээр гарч байгаа одоо манай экспортын барааны үнэнд гарч байгаа эерэг өөрчлөлт нэгдүгээрт нөлөөлж байна. Хоёрдугаарт нь олон улсын валютын сантай байгуулсан хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын засгийн газар Монгол банк хоёр бол бодлогын арга хэмжээнүүдэд бол тохирсон. За энэ бодлогын арга хэмжээнүүдийн хүрээнд юу дурдгаж байгаа гэхээр зэрэг засгийн газар бол өөрөө төсвийн тогтвортой байдлыг хангаж ажиллана. Монгол банк бол Төв банк нь өөрөө одоо нөгөө бусад улс орнуудын сайн жишээ бол өөрөө юу вэ гэхээр зэрэг Төв банкны хараат бус байдал чухал. Хараат бус байдал дээр үндэслээд өөрөө үндсэн зорилтоо хэрэгжүүлэх төр бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол юу вэ гэхээр зэрэг үнийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Эргээд санхүүгийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Энэнд бол Монгол банк бол тууштай энэ бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн ийм зүйл бол амлалтыг бол хүлээж байгаа. Тэгэхээр энэ хэлж байгаа дунд хугацаанд төсөв талаасаа эрсдэл багтаа байх юм байна. Төв банк нь өөрөө макро тогтвортой байдлыг хангахад бодлогоо чиглүүлэх юм байна. За эргээд төлбөрийн тэнцлийн асуудал нь бол тэр програмын хүрээнд яригдж байгаа хөрөнгө оруулалтын хөрөнгөний урсгалуудаар бол шийдвэрлэгдэх юм байна. Ингээд эрг хүлээлтүүд бий болоод эхлэхээр зэрэг хөрөнгө оруулагчдын ихтгэл бол сэргэж эхэлж байгаа. За энэ улс нөгөө тогтворгүй гэж олон улсын зээлж зэрэглэлийн агентлагуудаар ангилагдж исэн энэ улс бол эргээд тогтвортой байх тэр боломж нь бол бүтцийн талаасаа бодлого боловсруулагч талаасаа бий болж байгаа юм байна гэдэг хүлээл өөрөө хөрөнгө оруулагчдын ихтгэл бол маш томоор нөлөөлж байгаа. За энэ хөрөнгө оруулагчдын ихтгэл сэргэж байгаа нь өөрөө эдийн засгаар яаж гарч ирж байгаа нөхөр зэрэг одоо томоохон янз бүрийн хөрөнгө оруулалтын төслүүд бол энэ тэнд аж ахуйн нэгжүүд бол ярьж ах шиг байна. Дээрээс нь дахиад Монгол улс руу орж ирж байгаа санхүүгийн зах зээл дээр бас орж ирж байгаа хөрөнгүүд бас нэмэгдэж байна. Тухайлх юм бол засгийн газрын үн цаасан дээр орж ирж байршиж байна. Банкуудын хадгаламж дээр гадаад иргэд бол хадгаламж байршуулж байна. Гэх мэтчлэн ийм байдлаар бол эдийн засгт бол бас эрг өөрчлөлт бий болгож байна л та. Тэр ярилцлага хоолой засварлагын дараа үргэлжлүүлээ. Студид Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Баяр Даваа бидэнтэй эдийн засгийн гол үзүүлэлтийн талаар ярилцаж байна. Хөтөлбөртэй хамт байгаарай. Манай дэлхий хизээнээс илүү хөрөнгөчнөйтэй болжээ. Гэсэн ч хүмүүр энэ баялагаас хүртэж чаддаггүй. Орчин үеийн залуу бизнес эрхлэгчид энэ асуудлыг хөндөж байна. Тэд мөнгөний талаарх бидний бодлыг өөрчлөх болно. Мөнгөний хүч, мөнгөний зорилго юу вэ? I just got to keep insisting, oh baby, you should do swing. When it comes to twisting, I just got to keep insisting, oh daddy, hey, you are the king. Baby, you've got me beat up and down, inside out and across, oh yeah. But in the middle of the night when the moon is shining bright, you're the boss. You're the boss. You're the boss. Daddy, you're my man. Oh, baby, you're my girl now.
Бизнесийн хэмжээ хөтөлбөрөөр үргэлжилж байна. Бид студид Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Баяр Даавг урьж ирүүлээд байгаа. Завсарлагын өмнө бас бид мөнгөний бодлогын шийдвэрийн талаар ярилцж байсан. Тэгэхээр эргээд яриандаа оролдоо. Ерөнхийдөө бас бүх зүйл маань хоорондоо ингээ уялдаа холбоотой байгааг бас харж байна. Та хэлжсэн олон улсын валютын сангийн хувьд бол манайд одоо өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд ингээ явж байна. Яг одоо бас Монголын асуудлыг хилцхийг хойшлуулчихсан байгаа. Монгол банкны зүгээс ямар хуу одоо байр суурьтай байна вэ? Үүн дээр одоо яг юу хийж байгаа бол? За ер нь бол Монгол банк бол сүүлийн үед энэ өрнөд байгаа нөхцөл байдалтай байдлын хажуугаар Монгол банк юу хийх ёстой тэргээ хийгээл явж байгаа. Тэгвэл бол өдөртний үйл ажиллагаа хийгдэж байна. Мөнгөний бодлогын үндсэн чиглэл боловсруулагдаж байна. Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаа шийдвэрүүдээ гаргаж байна. Тэгэхээр Монгол банк бол өөрийн хийх ёстой юу вэ тэрийг бүгднийг ингээл тасралтгүй үйл ажиллагааг нь хангаал явж байна л да. Тэгээд олон улсын валютын сангийн ажлын хэсгээс биднэрт ирсэн мэдээлэл бол 9 сарын 25-нд эхний нэг дүгнэх одоо нэг альчлалын тэр гүйцэтгэлийг захирлуудын зөвлөлөөр хилцүүлсэнийг бол хойшлууллаа гэсэн. За яагаад хойшлуулсан шалтгаан нь юу вэ гэдээ тодорхойлохоор зэрэг эргээд шинэ засгийн газар бүрдсэний дараагаар шинэ ерөнхий сайдаас энэ валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд байгаа бодлогын арга хэмжээнүүд цаашид тууштай хэрэгжихдээ нь бол бид нар бол ярилцсанаа. Энэ амлалтыг бол бид нар авах хэрэгтэй гэсэн ийм мэдээлэл өгсөн. Тэгэхээр зэрэг гол шалтгаан нь бол шинэ засгийн газар бүрдмөгц ирж олон улсын валютын сангийн хэсэг ажиллаад шинэ ерөнхий сайдтай уулзаад тэгээд цаашаа үргэлжлээд явна гэсэн ийм хандлагатай одоо хүлээлттэй байна да. Ерөнхийдөө бол бас манай улс төрийн орчин за бас одоо Монгол Ардын нам хэр хурдан шийдвэрээ гаргахаас шууд хамаарна гэж ойлгож болох нь тий. Олон улсын валютын сантай одоо сангийн одоо санхүүжилт орж ирснээс хойш бас одоо төгрөгийн ханш буурах ч юм уу нэлээд их одоо төгрөгийн ханш чангарах ч юм уу нэлээд сайн хөдөлгөөнүүд гарч ирсэн бол одоо харахад бол бас нэлээд их одоо гол валют маань бас суларчсан байна. Яг энэ дээр бол зохицуулах одоо тэр бодлогыг нь бас авч хэрэгжүүлж явж байна. Ер нь цаашдаа ер нь тасгийн газар байгуулагдтал те олон улсын валютын сан шийдвэрээ ч юм уу гаргахтал бид нар танай банкны зүгээс ямар хуу одоо арга хэмжээ авна гэж хүлээх хэрэгтэй. Яг валютын ханш гэдэг бол өөрөө зах зээлийн одоо нэг үн шүү дээ. Ер нь валютын зах гэдэг юмны үн нь өөрөө валютын ханш. За валютын захыг тодорхойлж байгаа хүчин зүйл нь юу юм бэ гэхээр зэрэг тухайн зах зээл рүү орж ирж байгаа валютын орж ирж байгаа нийлүүлэлтийн урсгал нөгөө талаас нь тухайн зах зээл дээрээс гарч явж байгаа эрэлт гарч байгаа урсгал. За тэгэхээр зэрэг энэ хоёр үзүүлэлтийг харах юм бол 2017 оны 2 дугаар удирлын байдлаар манай төлбөрийн тэнцэл сүүлийн үед ер нь бол алдагдaltaй явжсэн төлбөрийн тэнцэл ашигтай гарсан 89.7 сая долларын ашигтай гарсан. Тэгэхээр зэрэг энэ өөрөө нэгдүгээрт бол валютын зах дээр бол нийлүүлэлт бол бас байна гэдгийг хангалттай байна гэдгийг харуулж байгаа зүйл. Цэв нэмэх 89.7. Нөгөө талдаа хэрвээ хэдүүлээ нэг өнгөрсөн оны эцэс ч юм уу эсвэл өнгөрсөн оны мөн үеэс ингээд төв банкн дээр төв банкны одоо валютын нөөцийг харах юм бол валютын нөөц тасралтгүй бол нэмэгдээд явж байгаа. За одоо бол нийтдээ энэ зүгээр валютын нөөцөөс гадна дахиад төв банкны валютын позиц гэж нэг юм хэрвээ тооцож үзээд харах юм бол өнгөрсөн оны жишээлбэл 8-9 сар ч юм уу за 3 дугаар удирлын төгсгөлтэй харьцуулаад харах юм бол нийтдээ энэ үзүүлэлт бол нэг 790 хэдэн сая доллар бол сайжирсан байна. Тэгэхээр зэрэг энэ бол сүүлийн хугацаанд энэ гадаад зах зээл дээр үүсэж байгаа тата нөхцөл сүүлийн үед энэ хөрөнгө оруулагчдын итгэж байгаа итгэлийн сэргэлт энэ бүх зүйлүүдээс бий болж байгаа үр дүн бол нэгсэндөө бидний нөгөө гадаад валютын тэр позиц бол 700 хэдэн сая доллараар сайжирч байгаа. Тэгэхээр зэрэг ингээд эдийн засгийн суур хүчин зүйлийг нь буюу тэр валютын зах зээл дээр нөлөөлж болох тэр зүйлийг нь харахаар тийм сулрах одоо төгрөг сулрах тийм дарамтлууд хөдөлгөөн харагдахгүй байна. Яг уу нэг одоогийн өрнөд байгаа энэ сүүлийн 2-7 хоногт нэг 20 орчим төгрөгөөр ингээд суларчлаа тий 20 гаруй төгрөгөөр. Тэгэхээр зэрэг энэ бол яг зах зээл дээр үүсэж байгаа хүлээлт тодорхой ус байдлууд жоохон нэмэгдээд эхлэхээр зэрэг хүмүүсийн эргэлзээ төрөөд тийм хандлагууд бол ажиглагдаж байгаа шиг байна. Нэг зүйл бол юу вэ гэхээр зэрэг төв банк бол төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл дээр ч тусгагдсан байгаа тэрний юу вэ гэхээр зэрэг валютын зах зээл дээр огцом хэлбэлцэл гарах юм бол төв банк бол тэрийг намжаана гэсэн ийм ингэж валютын захад оролцсон. Тэгвэл ерөнхийдөө эдийн засгийн суур хүчин зүйлстэй нийцтэй тийм валютын ханшийн бодлого баримтлан гэдгийг бол хэлж байгаа. Тэгэхээр зэрэг нэг тийм айхтар ноцтой асуудал бол ер нь харахгүй байгаа. Хугацаа бас бага үлдсэн байна. Нэг ярих ёстой зүйл нь бол нэг төрийн мөнгөний бодлогын одоо яг
чиглэл. За тэгээд тэр нь болохоор эцсийн найруулгатай орцсон байгаа гэдээ бид нар бас хараад байгаа шүү дээ. 18 онд бол бас хүлээгдэж байгаа. Энэ ямар явцтай явж байна вэ? За төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Монгол банкны захирлуудын зөвлөл, мөнгөний бодлогын зөвлөлийн хамтарсан хурлаар бол хилцсэн. За тэгээд ер нь бол цаашаа их хурд өргөн барихыг дэмжсэн. За одоо тэгээд өргөн барихаар бэлдэж байна. За энэ эрхчлийн төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл бол хэд хэдэн онцлог зүйлүүд байгаа. Нэгдүгээрт нь бол хэрвээ та бүхэн өмнөх жилүүдийг ажиглах юм бол инфляци дэдүүгээс хэтрхгүй гэдэг бол тийм зорилт бол дэвшилдэг байсан. За энэ жилээс эхлээд бол мөнгөний бодлогын тэр үнийн доктортой байдлын зорилтыг бол жоохон өөрчилсөн. Өөрөөр хэлэх юм бол зорилттой төвшний орчинд бол бид нар эхлээд докторжуулах нь чухал юм байна гэдэг дээр бол анхаарал хандуулж байна. Өөрөөр хэлэх юм бол 8%-аас доош биш 8% орчимд бол бид нар эхний одоо нэг ойрын 2-3 жилдээ 4 жилдээ магадгүй докторжуулах ийм стратеги баримтлана гэсэн нэг зүйл байна. Хоёр дахь нь бол юу вэ гэхээр валютын ханш мөн ялгаахгүй эдийн засгийн суур хүчин зүйлстэй нийцдэг уян хатан эдийн засгийн шокыг шингээх энэ чиглэл рүү бол бодлогыг баримтлана. Гуравдугаарт нь энэ онд төлбөр тооцооны тухай хууль бол шинээр батлагдсан. Энэтэй холбоотой зохицуулалтын журмууд бол одоо эрхчил бол боловсруулагдана. За дараагийн нэг зүйл нь юу гэхээр зэрэг энэ жилээс эхлээд хэрэгжиж байгаа тэр эрсдэл суурилсан банкны хян шалгалтын тогтолцоо гэдэг юмыг илүү энэ жилд бол цааш нь гүнзгийрүүлж явна гэсэн нэг ийм зүйл байгаа. Гуравдугаарт нь мөнгөний бодлогын хүрээнд бас Төв банкны олон нийттэй харилцах тэр нэг харилцааг одоо сайжруулна. Өөрөөр хэлэх юм бол Төв банк бодлого үйл ажиллагаагаа илүү олон нийтэд одоо нээлттэй байдлыг бол сайжруулах чиглэлээ бол зорилт оруулсан байгаа. Энэ өөрөө эргээд Төв банкны бодлогын хариуцлагатай байдлыг бол сайжруулахад бол эргээд хөө нэмэр оруулах юм байна. За маш их баярлалаа. Бид Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Баяр Даваатай ярилцлаа.